хууль тогтоочийн зүгээс харахаар Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр 33-аас салбарлахаас хамаарат 38%-тэй, тогтоолын хэрэгжилт бол 22-аас 27% хэрэгжилттэй гэсэн. Тэгэхээр хууль тогтоогч нар бол бодлого журмаа гаргаад хэрэгжилтэн дээр анхаарах гэж хяналтаа тавих тогтолцоо их сул байгаа. Нөгөө талаас хувийн хвшлэл байсан хүнийхээ зүгээс харахад бол хувийн хвшлийн дуу хоолой нийгмийн эдийн засгтэр болж байгаа асуудлыг шийдвэр гаргагч нар, бодлого гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч нарт хүрэхэд их хүнд байдаг. Тэгэхээр энэ гурван цэгийг холбож өгч байгаа гэдэг утгаараа энэ уулзалт бол зайлшгүй хэрэгтэй. Энэ цаг үе олсон гэж байгаа юм. Альва улс бол эдийн засгийн хувьд хүчтэй, эдийн засгийн хүчтэй гэж тусгаар тогтнол, боловсрал, нийгмийн эдийн засаг илүү бэхждэг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол шинжлэх ухааны технологийн боловсролд анхаарна гэдгийг 1992 он социализмын үеэс хууль тогтоомжинд зааж өгсөн. Одоодын нийт бүтээгдэхүүн төсвийн тэдүү гэх мэтлэн зааж өгсөн байдаг боловч одоо энэ 26 оны үед бол бүр 0.7% болсон харамсалтай дүрэг зураг байгаа. Тэгэхээр 5 жилийн хөгжлийн хөтөлбөрт бол энийг үндсэндээ шинжлэх ухааны технологийн хөгжлийг 2% хүргэнэ гэсэн зорилгыг үе шаттайгаар оруулж өгсөн байгаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэх, үүнээс үүдэлтэй мэдлэгийн эдийн засгийг үүсгэх тал дээр нь онцгойлоо анхаарч ажиллана.